За сайн байцгаана уу? Энэ бол луун биш, лойл байгаамаа. Тэгэд дэлхий дээр 110 мянган орчим сортын лойл бүртгэгдсэн байдаг. Энэ бол зөвхөн бүртгэлтэй тоон. Бүртгэлгүй бас маш олон сорт байгаа бах гэж бодож байна. Тэгэд өнөөдрийн ярианы сэдэв бол ийм олон лойл одоо хэрхэн үүссэн бэ? Лойлын сортыг хэрхэн ямар аргаар гаргаж авдаг талаар ярилцъя. 78 мянган жилийн өмнө анхны помидор Андын нуруунд үүссэн гэж үздэг. Тэр лойл бол энторын жимсний хэмжээтэй тийм жижигхэн лойл байсан. Одоогоос нэг 38 мянган жилийн өмнө бол харин одоогийн энэ том помидор үүсэх чиглэлд одоо ген 2 хуваагдаж явсан байдаг. За 1523 онд Испанийн колончлогч Хернан Кортес бол одоо эзэн хаандаа захидлуулсан одоо хүртэл Испаний архивт хадгалагдж идэг. Тэр хүн юу гэж бичсэн бэ гэхээр хаантаа одоо Теночтитланы Ацтекийн нийслэл Теночтитланы зах дээр бол ингээд Томатилло гэдэг одоо ийм хөөрхөн хэлбэртэй янз бүрийн өнгөтэй хэмжээтэй ийм жимс байдаг юм байна. Одоо европчууд бол ерөөсөө хараагүй. Тэгээ энэгээрээ ингээд хоол хийхин, салат хийхин, бас соус хийж хоол хүнсэндээ хэрэглэдэг юм байна гэд тийм захидал явуулж исэн байна. Тэгж бодохоор бол одоо энэ одоогийн энэ сортуудын үндсэн одоо үг нь бол ойролцоогоор нэг 2000 жилийн өмнөөс бол одоо үүсэж хэлбэр дүрсээ олсон гэж судлаачид үзэж байгаа. За тэгээд анх бол мэдээж Испанд помидор ирсэн, үрийн явуулсан помидор ирсэн. Тэгээд эхний помидор бол одоо алтан шар өнгөтэй байсан. Помодоро гэдэг одоо Итали үг байна л да. Энэ помодоро гэдэг бол алтан алим гэсэн утгатай үг байгаа. Тэгээд хамгийн эхний Европт ирсэн помидор бол шар өнгөтэй байсан гэсэн таамаглал байдаг. За Францууд бол помидо амор гэдэг байгаа. Тэгж бас нэг хэсэг явсан 1800-аад оны үед одоо хайрын алим буюу одоо тийм помидор гэсэн утгатай тийм үгийг ашиглаж исэн байна. За анх помидор Европт ирээд нэг 200 жил бол хоол хүнсэнд өргөн хэрэглэгдэж юу чадаагүй. Харин Италийн одоо тоогоочд бол помидорыг анх хоол хүнсэнд хэрэглэсэн гэж түүхэн дээр бичигдсэн байдаг. Америкт бол одоо 1800-аад оны ихээр помидор очсон. Италийн цагаачдыг дагсан. Тэгээд хамгийн их үүрэг нөлөө үзүүлсэн бол одоо хүн бол Америкийн ерөнхийлөгч Томас Жефферсон байгаа. Ер нь бол хүнсний ногоо тариалах тийм хоббитой хүн байсан юм байлээ. Тэгээд Францад айлчлал хийгээд буцахтаа бол олон төрлийн помидорын үрийг авч явж нутагшуулсан. Тэгээд энийг хоол хүнсэнд хэрэглэж болдго юм гэдгийг одоо өөрийн биеэр үлгэрлэж сурталчилсан тийм хүн байгаа. За одоо хэдүүлээ гол ярианд орцгоё. Ер нь бол помидорын сортыг хэрхэн гаргаж авдгийг, яагаад ийм олон төрөл байдгийг тэ энэ талаар ярилцъя. За хамгийн ихний арга бол та өөрт тарьж байгаа помидорныхоо бутнаас одоо нэг өвөрмөц хэлбэртэй нэг жимсийг сонгож аваад цааш нь ингээд дахин үрийг аваад хөгжүүлээд ахад арай өөр помидор гарч ирсэн. Таны анхны тарьж исэн бутнаас. Энэ бол одоо мутац буюу гений өөрчлөлтөөс шалтгаалж байгаа. Энэ байгаль дээр одоо өөрөө явж идэг өдөр тутам. За эхний арга нь бол ийм байна. Дараагийн арга нь бол одоо хоёр өөр төрлийн нээлттэй үр тогтдог сортыг хооронд нь эрлийжүүлээд эрлий зүр авах маягаар хамгийн ихний хоёр дахь одоо аргаар сортыг гаргаж авах нь байна.
Энэ тохиолдолд бол тэр F1 үрийг бол зөвхөн нэг л удаа тариална. Зарим сортууд юм байдаг л да. Одоо эхний үе дээр бол F1 дээр айгүй гоё амттай те өнгөж үстэй хүчрхэг ургацдаг мөртлөө 2 дахь, 3 дахь, 4 дахь үе дээр бол одоо тиймэрхүү байдаг. Нэг шалтгаан. Хоёр дахь шалтгаан гэвэл одоо үрийн бизнес эргэлж байгаа компаниуд бол мэдээж үрээ жил болгон зарахыг бодно. Жил болгон зарахын тулд нэг удаа хэрэгэлдэг үрээ хийхийг хичээнэ. Тийм учраас одоо энэ эрлий зүрхнүүд бол тэр цаад компани одоо зориулт бодлогоор хийгдсэн тийм эрлий зүрхнүүд байдаг. Одоо бидний сайн мэдэх хайл фрут байна. Тэгээд тостой байна. Тэр чинь бол эрлий сортууд дээр нь бол мутант гэн агуулсан байдаг. За энэ аргаар бол одоо жишээ нь тим сортыг тэр сорттой эрлийжүүлээд айгүй сайн сорт гардаг гэдгийг мэдж байгаа юм бол та жилийн дотор энэ аргаар үрийг үйлдвэрлэж болно. Эрлийжүүлээл үрээ аваад борлуулад байна гэсэн үг. За 3 дахь арга нь бол одоо яг 2 сортыг эрлийжүүлээд тэндээс одоо нэг сорт үүсгэх нь шүү дээ. Жишээлбэл энэ дээр хэдүүлээ харъя л да. За энэ 2 сортыг эрлийжүүлэхэд одоо энэ гарах магадлал тун ихтэй гэж бодъё те. За ингээ гараад ирлээ. Энэ 2 сортоос жишээлбэл энээсээ одоо илүү гоё чихэрлэг байдаг бол энээсээ бас хүчил багтай. Энэ нь хүчил ихтэй, энэ чихэрлэг байх тохиолдол бий. Тэгээ энэ хоёрын дундаас яг сайхан амтны баланс нь таарсан бондор гаргаж авъя гэх юм бол мэдээж энэ хоёрыг үржүүлээд үзэх хэрэгтэй. За тэгээд эхний үеийг гарч ирнэ. Энэ сортыг ингээ цааш нь өгжүүлэх генетикийн одоо удамшлын тогтоох бол шинж тэмдгийн тогтоох нь удаан үргэлжилдэг. Дор хаяж одоо 6 жил үргэлжилдэг байгаа. Тэгээд 7-8 дахь жилдээ бол одоо ген докторжуулах гэдэг бас үржүүлэг явагддаг. Тэгээд 3 дахь арга нь бол одоо 2 сортыг эрлийжүүлээд гарсан үр төлөйн дахиад цааш нь 5-6 жил одоо ингээд өөр ургамлын өөр лойлын тоостой одоо эрлийжүүлэхгүйгээр тусдаа орчинд одоо ингэж үржүүлвэл та өөрийн гэсэн сортоо гаргаж авнаа. Ер нь бол энэ хамгийн сонгодог арга. Ихэнх сортууд бол ингэж гарсан, ингэж бүтсэн байдаг. Одоо ч гэсэн бас энэ арга бол ашиглагдаж байгаа. За 4 дахь арга нь бол одоо гений өөрчлөлтийг ашиглаж тэ биотехнологийн дэвшлийг ашиглаж сорт хийж болно. Энэ бол үнэтэй, мөртлөө бас нийгэмд өгөхтэй өр өгөөж нь илүү чухал байдаг. Одоо бид нэр генийн өөрчлөлттэй гэдэг байгаа. За яг тэр талаар бол ярих гэж байна. Хамгийн анхны гений өөрчлөлтөө бондорыг бол одоо Америк нэгдсэн улсад гаргаж авсан байдаг 1994 онд Flower Sour гэдэг нэртэй. За энэ сортыг одоо юунд ашиглаж ирсэн, ер нь яах гэж гаргасан юм. Мэдээж нэг зорилготой байх хэрэгтэй тий. Яг Flower Sour-ын хувьд бол одоо хадгалтыг ерөөсөө маш удаан болгох гэж 7-8 сар ингээд тасалгааны нөхцөлд хадгалдаг болохын тулд одоо тэр туршилтыг хийж тэрхүү сортыг гаргаа авсан байгаа. Харамсалтай нь бол Flower Sour 95 он зах зээл дээр гарсан. 95 он зах зээл дээр гараад одоо бусад хүнсний ногооны адил зарагдчихсэн. Гэхдээ нэг сул тал байсан. Юу гэхээр амт мут байсан. Одоо хүмүүсийн хүлээлтэнд хүрч чадаагүй. Тийм учраас борлуулалт нь бага байсан. Дараагийн нэг шалтгаан бол одоо тэрний үрийг гаргаж авахд бол маш их зардал гаргаж ирсэн учраас 1996 онд одоо зах зээлээс ерөнхийдөө харьцагдсан. За энэ бол ингээд явахгүй байна гэдэг. Гэхдээ Monsanto Group бол тэрхүү генийг худалдаж авсан байдаг. Тэгээд Flower Sour-ын түүх бол ерөнхийдөө бол тэгээд дууссан. Ер нь 1990-ад он дөнгөж гараад дэлхий дээр бол одоо биотехнологийн хувьсэл явагдсан гэж хэлж болно. Антибиотик колончлох те
хүнийг колондох гээл олон төрлийн хуулиуд гарсан. Олон төрлийн туршилтууд явагдсан. Тэрний нэг нь бол бас 94 онд одоо Рочлийн институт Кэт Кэмпбелл, Ян Вильямт хоёрын явуулсан дойлын хоныг дурдж болно. Тэр хонь бол өгсөн хоньны дэлгүүрийн эснээс эсийг аваад 7 хонцсон тий. Тэгээд бөөмийн шилжүүлэг хийгээд нэг хонь гаргаж авсан. Тэр хоньоо бол одоо олон дахин колондож яг тухайн аргаараа олон дахин колондож одоо биш тэр дойлын хоныг гаргаж авчаад зүгээр ингийн аргаар ирлийжүүлээд одоо маш олон 100-аад тонны одоо им хонь авсан байгаа. Тэр хонь бол одоо бас дэлхий дээр бүүм хийсэн байгаа. Хүн төрөлхтний оюун санаанд бас өөрчлөлт хийсэн. Үхсэн амтнаас одоо ис аваад ингээд үржүүлэн энэ ч одоо сүнстэй байдаг юм. Амьдрал гэдэг чинь юу юм? Хэрвээ ингээд им амтнаас өндгөн исэн хэрэг байгаад одоо шинэ бодгол бүтээгээд ах юм бол эрэхтэй ир амтны одоо хэрэг дэлхий дээр юу байна энэ гэх мэтчлэн тий. Тэгээ хүн дээр туршилт хийж болохгүй гэсэн хамгийн анхны хууль бас 95 онд жижиг буушийн үед гарсан шиг Билл Клинтоны үед гарсан шиг санагдаж байна. За яг хөө энэ бол ерөөхдөө одоо тухайн үед бол болж исэн процесс. За 2008 онд одоо хоёр дахь Purple лойл гарсан байгаа. Гений өөрчлөлт хийсэн. Тэгээ энийг бол одоо Norfolk-ийн ургамлын хүрээлэнгээс гаргаж авсан хоёр эрдэмтэн байдаг. Jonathan Jones болон Cathy Martin гэдэг. Тэгээ энэ хоёр хүн бол ямар лойл гаргаж авсан бэ? Ямар онцлогтой лойл гаргаж авсан бэ гэхээр Dragon Flower гэдэг тийм цэцэг байдаг. Олон төрлийн өнгөтэй. Тэрнээс бол одоо ягаан өнгийн цэцэгнээс нь антоциан нийлэгжүүлдэг генийг тус помидорт шилжүүлсэн байгаа юм. Тэгээ ерөөсөө тэр помидорны нэг онцлог нь одоо жишээлбэл нэрс бол хамгийн их антоцианаар баялаг жимс байгаа. Нэрснээс л одоо 10 дахин их антоциантай гэхээр тэр бол маш одоо их хэмжээний антоциан агуулдаг жимс болж таарж байгаа. Антоциан бол нөгөө байгалийн гаралтай антиоксидант байгаа. Хамгийн хүчтэй антиоксидантууд нэг. Тэгээд тэр генийг шилжүүлснээр тухайн помидор бол ийм доторх бүтцэн ингээ жимс нь яв ягаан өнгөтэй болсон. Одоо яг л дотор гадаргүй ийм болж чадсан байгаа. Дотор гадаргүй. Помидор бол гаднал нь хар байдаг ч гэсэн дотор талдаа улаан, хүрэн тэр тийм тохиолдол байдаг. Тухайн Purple одоо ягаан лойлын хувьд бол 100% дотор гадаргүй одоо ягаан өнгөтэй байсан. Дээр нь бол тус хүмүүс бол нэг туршилт сонирхолтой туршилт хийсэн байгаа. Одоо нэг хулганы сүргийг хор тавдраар өвчлүүлээд хоёр хуваагаад нэг нь болохоор антоциантай Purple ягаан лойлоор тижсэн байгаа. Нэг нь бол энгийн лойлоор тижсэн байгаа. Тэр үед бол одоо гений өөрчлөлт оруулсан лойлоор тижсэн хулганы сүрг нь энгийн лойлоор тижсэн сүргээс бүхэл бүтэн одоо 2 дахин удаан нассан байдаг. Тэгээд яг энэ шинж чанар дээр нь тулгуурлаад одоо хор тавдрыг хэмжлэхтэй урьдчилан сэргийлэх тийм бэлтгэл сок гаргаж авах. Одоо тийм туршилтууд ирээдүй бас харагдаж байгаа гэж яригдж байгаа. Тэгээд гисэн хэдий ч бол 2008 онд одоо энэ помидорыг бүтээчихэд Англид гаргаж авсан байгаа шүү дээ. Тэгээд зах зээл дээр гаргаж болохгүйсэн. Тэгэнгүүт нь мань хоёр бол мэдээж ингээд шинэ бүтээл хийгээд хүнд тусдаа тий ийм бүтээл хийцэн байдаг. Тэрийг ингээд зах зээл дээр гаргах хүмүүс түгээхэд асуудал үүссэн учраас Америкийн нэгдсэн улсад одоо очиж үйл ажиллагаагаа явуулсан. Тэгээд Америкт бүхэл бүтэн 10 жил хөөцөлж одоо 2022 оны намар 11 сард одоо Америк нэгдсэн улсын газар нутаг дээр үрийг худалдаалах, жимсийг худалдаалах, үржүүлэх тий яг л одоо энгийн хүнсний ногооны адил хэрэглэж болох тийм зөвшөөрлийг Америкийн хүнсний яамнаас бол зөвшөөрлийг авсан байдаг. Тэгээд бүтэн жил хэрэтээ одоо бас зах зээл дээр хэрхэн гарахгүй яах вэ ийх үү гэж явж байгаад
өнгөрсөн хавар бол зэгдийн 5 сард гарсан шүү дээ. Өстой амар их хүлээлттэй. Тэр чинь 5 ширхэг бүрэн $5 гээд үнэтэй байсан. Тэгээ маш хүлээлттэй байсан. Олон хүн сонирхчихсан. Би хүртэл бас хүлээж ийсэн тэрийг. За тэгээд 5 сард нөгөө бас нэг тэмцээн уралдаан болоод ингээд нэг 7 хоног хоцорчоод нөгөө үйлдвэрлэлөө хандахад бол Black Creek гэдэг тийм үйлдвэрээр дамжуулж өрөө үйлдвэрээр дамжуулж өрөө одтаалсан байгаа. Тэгээд тус үйлдвэрт нь хандахад бол 7 хоногийн дараа өрн дуусчихсан байсан. Тэгээд авч чадаагүй. Ер нь бол одоо ингээд дэлхийн ертөнц бол гений өөрчлөлттэй ургамлын үе рүү шилжиж байна. Одоо шинэ эрдэнэ шишийн 70% нь бол гений өөрчлөлт орчихсон байгаа. Гэхдээ тэрийг бол хоол хүнсэн шууд хэрэглэдэг байгаа. Мал тэжээхтэй амьтан тэжээх бордоо уулган ашиглах эсвэл шатах тослох материал гаргаж авах тийм зүйлд ашигладаг. Тэгээд загас байна. Загасыг бас гений өөрчлөлт оруулсан байгаа. Өвддгүү тийм төрлийн загас гаргасан. Гэхдээ бас тэр нь тийм амжилттай явахгүй байгаа. Финляндд одоо Норвеги, Финланд, Скандинавийн орнуудад одоо тус загсыг үржүүлж байгаа, саалмын загсыг үржүүлж байгаа хэдийч бас асуудал дагуулж байгаа. За төмсийг их хэмжээгээр тариалж байгаа. Төмс бол дэлхийд дээр хамгийн их тариалагддаг хүнсний ногоо. Тэрний дараа лойл ордог юм шүү дээ нэрээ. Тэгээд цагаан будаа, тэгээд улаан будаа ордог юм байгаа. За тэгээд төмсийг бас хэмжээгээр гений өөрчлөлтөнд оруулж байна. Ер нь бол ингээд бид нэр бултах зайлах газаргүй болж байгаа. Гэхдээ бол Монгол бол бас харьцангуй тэ хоцрогдсон ингээд маш том давуу тал болж байгаа. Бас бидний ийм сайхан том газар нутагтай. Тэгээд заавал гений өөрчлөлтөө бүтээгдэхүүн одоо авч тариалж тэрийг хүнсэндээ хэрэглэх бол албагүй. Гэхдээ бас гений өөрчлөлтөө бүтээгдэхүүн байлаа гэдэг одоо энэ дэлхийн 2-3 тэрбум хүн өсгөлөнд өдөр тутам өсгөлөнд нэрвэж байгаа. Гений өөрчлөлтөө бүтээгдэхүүн хүнсний ногоог үйлдвэрлэхгүйгээр бол энэ дэлхийн нийт өсгөлөнгөөсөө бол аврагдаж чадахгүй. За ер нь бол ингээд 4 аргаар бол лойлыг гаргаж авд юм байна. За энэ эдгээр лойлууд нь бол одоо хамгийн ихний болон 3 дахь аргаар гарсан лойлууд байгаа. За улаан лойлын үрийг бол үндсэнд нь 2 ангилж болно. Нэг нь одоо F1 буюу хибрид ирлиз үр гэж ангилдаг. Энэ үрийг бол нэг л удаа ашиглана. Нөгөө нэг одоо сорт гэж ярих юм уу? Одоо сортоос гаргаж авсан үрийг бол та жил болгон түүнээс үр аваад ашиглаад ийж болдог. Гэхдээ энэ ойрхон одоо 2 сорт олон сорт тарьсан бол энэ ирлийчих магадлалтай. Одоо жишээлбэл миний өөрийн үтсэн туршилтаар бол эхний жил бол ингээд жимсний хэлбэр хэмжээ бол өөрчлөгддөг. Дотор нь бол одоо 2 өөр гений тогтсон үр бүрэлдсэн байгаа боловч зэгот бүрэлдсэн байгаа боловч одоо хэлбэр төрс нь бол өөрчлөгдөв. Харахад яг таны помидор шиг л байгаа. Гэтэл нөгөөх маань одоо ийм помидортой жишээлбэл энэ хоёр ойрхон ургаж байгаад ирлийцсэн бай гэж бодъё л да. Тэгвэл бас санамсаргүй байдлаар ийм дараа жил нь ийм сорт гарах магадлал өндөр. Тэгээ тэрийг харин цааш нь одоо генетикийн хувьд докторжуулах нь бол тухайн цэцэрлэгчээс хамаардаг байгаа. Тэгээд яг одоогоор бол дэлхий дээр идэвхтэй байгаа бас маш олон помидор үржүүлэгчд байдаг. Тэндээс одоо би заримыг нь дурдъя. Одоо Фред Хэмпл байна. Энэ бол гайхамшигтай лойл үржүүлэгч байгаа. Билл Гейтс байна. За Пош Анна Янковски гэж байгаа. Энэ бол Козула серийг бол гаргасан. За 200 орчим одоо лойлын сорт байдаг. Тэгээд үнэхээр тэр дотор бол бас гайхалтай лойлууд байдаг. За
ерөнхийдөө бол иймэрхүү байна. Тэгээд бид нар бас энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Монголчууд өөрсдөө анхаарах хэрэгтэй. Зөвхөн тарьж ургуулахаас гадна өөрийн гэсэн үр сортыг хөгжүүлэх хэрэгтэй. Одоо биднэрт бол ингээд нэг хүлэмжний тийм мундаг сорт гаргаж авах гээд ингээд хөөцөлдөд авах. Үнэхээр шаардлага байхгүй. Дэлхийн нийтээр ингээд дэлхийн том үрийн компаниуд бол энийг хангалттай хийчихсэн байна. Энэ тал дээр бол зүгээр цагийн гарц гэж хэлнэ. Бидний хувьд бол юу хэрэгтэй вэ гэхээр Монголын хуурай эрсдэс уур амьсгал зогтсон ил талбай тэр дундаа масс тариалт хийдэг эрт болцсон тийм сортыг гаргаж авах нь бол зайлшгүй тулгамдж байгаа асуудал гэж миний хувьд боддог. Тэгээд ер нь ингээд энэ жил бол эхний туршилтаа хийж үзлээ. Амжилттай боллоо. Тэгээд хэрхэн яаж үржүүлэх талаар бас ногоочтой бас зааж өгмөр санагддаг. Тэгээд хамтраад бөөнөрөө тэ Монгол тариачд нэгдээд өөрсдөө сорт гаргаж авах тал дээр хамтарч ажиллацгаая гэж би дотроо бодож байгаа. Дараагийн төлөвлөгөөнд одоо өөрөө эхлээд сайн сурах хэрэгтэй. Дараагийнхаа үйл ажиллагааг бол одоо ногоочтой хамтарч энийг хийж төлөвлөсөн. За ер нь бол одоо Украины Тарасенко гэдэг мундаг лойл үржүүлэгч байдаг. Тэр хүн бол юбилейний Тарасенко, легенда Тарасенко гэдэг ойролцоогоор нэг 40 орчим төрлийн сорт гаргаж авсан байдаг. 1960-аас 80 оны хооронд. Тэгээд тэр сортуудаа бол дандаа релиз гэж ярьдаг байсан. Гэхдээ тэр хүн биш үү? Математикч хүн байсан. Зүгээр л 10 жилийн сургуулийн математикч хүн байсан. Тэгээд маш олон гайхалтай сортууд гаргаж чадсан байгаа. За Канадын Karen Oliver гэдэг одоо гайхалтай бондор үржүүлэгч байна. Яг одоо Karen Oliver-ийн гаргасан сортууд бол Хойд Америк, Европт бол одоо тренд болж байгаа. Одоо түүний гаргасан хэд хэдэн гоё сортууд байдаг. Cowboy байна, Тундра байна. Гэх мэтчлэн одоо тэр хүн бол насаараа совилогч хийсэн хүн байдаг. Одоо нэг 60 орчим насны бас тийм өндөр настай биш. Түүний багш нь бол Фрэнк Тембл гэдэг мундаг лойл үржүүлэгч байсан. Тэгэхээр ер нь бол биднэрт бас боломж байгаа шүү. Яг ингээд сорт гаргах гэж заавал айхтар том лаборатори байх хэрэггүй. Гагцгүй аргыг мэддэг байх хэрэгтэй гэж бодож явдаг. Тэгээд энэ удаа бол лойлын сортыг хэрхэн гаргаж авдаг бид нэр өөрсдөө гаргаж авах боломжтой юу гэдэг талаар ярилцлаа. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай.